За сайн байна уу? За ингээд лаптоп маань бол ингээд дэлгээ тавьсан багт бол юм байгаа. За энэ дотроос бол эндээс нь бол батарей болон цэнэглэгч хэрэглүүд нь гарч ирнэ. Үндсэн 3 хэсгээс бол бүрдэж байгаа. За энэ нь бол адаптер, энэ нь бол цэнэглэгч орно. За энэ алт маань бол батарей байгаа. За энэ дотроос лаптоп маань бол гарч ирэхэд бол дотор нь 2 юм за дагалдах юм бичиг бол гарч ирж байгаа. За энэ бол үндсэн баталгаад сурын маань бол бичиг байгаа. Энэ бичиг маань за энэ бичгээ бас мөн сайн хадгалах ёстой. За энэ нь бол за үндсэн Office 2013 маань бол Activation Key буюу за лицензийн key байгаа. За энэ хоёр бичгээ бол маш сайн хадгалах ёстой. Энэ хоёроор за дараа нь ямарваа нэгэн гэмтэл гарсан тохиолдолд за энэ хоёр бичиг байсаж за баталгаад сур маань бол сурын үйлчлэгийг үзүүлэх байгаа. За энэ маань бол өөрийнх нь лаптопыг маань бол үндсэн танилцуулгын гарын авлага маань байгаа. За лаптопоо хайцнаас нь гаргасны дараа за энэхүү лаптоптой бол батарейгаа байгаа. За батарей маань бол ингэж харна. За бүрийнхээ тал маань бол доошоо харах байгаа. За төвжигдсэний дараа за компьютероо дэлгээд за хасах товчийг бол тарнаа. За энэ маань бол хамгийн түрүүлж анх удаа хасж байгаа болохоор за ер нь бол нэлээд уншиж за өөрөөсөө бол юмаа татаж авах юм бол маш их байгаа. Тийм болохоор хугацаа болж явах орно. За тийм болохоор жоохон хүлээцтэй бүх юм дээр бол жоохон удах байгаа. За энэ маань бол хамгийн анх удаа хасгаад л ингэ түүнээс бол цаашдаа бол ямар ч асуудалгүйгээр хурдан ажилланаа. За одоо үндсэн лаптоп хассны дараа бол үндсэн хамгийн түрүүнд энэ тохиргоог бол компьютер хасгаад нэг л удаа хэрэглэнэ. За эхлээд тохируулсны дараа бол дахиж энэ маань шаардлагагүй. За хамгийн ихэнд Country or Region гэдэг дээр за ийм үсэг дээр дараад за доош гүйлгэсний дараа бол Mongolia гэж байгаа. За энэ дээр дараад ясны дараа бол за компьютер маань үндсэн өөрөө монгол хэлтэй болно. За мөн энэ дээр бас за Mongolia Cyrillic Mongolia гэсэн энийг бол сонгож өгнө. Хамгийн ихний Mongolia гэсний. За 3 дахь хэсэг буюу keyboard layout дээр нь за US бол хийгээр энийг бол оролдохгүй. За хамгийн сүүлд нь time zone бол за Монгол улс маань бол нэмэх 8 цагийн бүст бол багтдаг байгаа. За энэ дээр доош нэмэх 8 дээр ирэхэд за Улаанбаатар гэдэг байгаа. Улаанбаатар дээр ирсний дараа Улаанбаатарыг сонгоод за next гэсэн товчийг бол дарсны дараа за энэ дээр бол жоохон уншижсны дараа за энэ бол лиценз терм гэсэн хэсэг гарч ирнэ. За энэ дээр бол accept гэдгийн дараад за энэний бас мөн явуулсны дараа за эндээс бол өөрөө ямар өнгөийг тохиолмоор нь бол за энэ дээр өнгөө тохируулж болно. За энэ дээр бол өөрөө багш маань өөрийнхөө нэрийг бичиж болно. За энэ бол цаанаасаа Lenovo PC гэсэн нэртэй байгаа. За энэ дээр бол үндсэн өнгөнүүдэд сонгож өгч болно. За тэгснийхаа дараа next гэх товчийг дараад за энэ дээр бол Wi-Fi орчинд байвал Wi-Fi өөрийнхөө Wi-Fi-г оруулж чадна. За хэрвээ Wi-Fi байхгүй бол skip this step гэсэн дараад за use express setting гэдгийн дараад за энэ дээр бол багш маань дахиад өөрийнхөө нэрийг бол бичиж өгөх хэрэгтэй. За дараагийн 3 хэсэг маань бол password. Хэрвээ компьютерта password хийх бол за энэ дээр password-а бичээд энэ дээр хийсэн password-а дахин давтаж бичээд оруулж өгнө. За ингээд finish гэдэг төвчийг дарсны дараа за энэ маань бол хэсэг бас хүлээгдэх байгаа. Restart in a moment гэдэг. За компьютер маань бол дахиж restart хийсэн дараа за дахиад өөрийнхөө үндсэн тохиргоог өөрөө автоматаар цаанасаа. За энэ дээр бол нэг хэсэг 5-аас 10 минут орчим юм уу ямар нэгэн товч тахгүйгээр за хүлээж яхад өөрөө автоматаар бол хасах болно. За компьютер маань бол за одоо ингээд хасж байна. За энэ хэсэг дээр бол ямар нэгэн коннект тахгүйгээр за бүх үйлдвэрлэлийн систем маань өөрөө цаанаасаа өөрийнхөө үндсэн үйлдвэрийн бэкапаар бол өөр төрөө инсталл хийж авах байгаа. Тийм болохоор энэ дээр ямар нэгэн коннект авахгүйгээр за хүлээж яхад компьютер маань аяндаа өөр асуулнаа. За бүх activation маань хийж дууссан дараа бол компьютер маань бол өөрөө ингэж хассан байна. За одоо хамгийн түрүүнд хийцүүл маань бол за энэ дэлгэцэн дээр харж байгаа Office Microsoft Office гэсэн за Microsoft Office Activation гэсэн дээр дараад бол за энэ дээр байгаа лицензийн key гэж өгөх хэрэгтэй. За энэ key маань бол за энэ Office бол ахиж хизээч юм одоо Activation code-ыг бол нэхгүй. За нэг хийснээр бол за та насан туршдаа энэ Office-ыг бол хэрэглэсэн ч ямар нэгэн асуудалгүйгээр бүх юм маань бол цаанасаа Microsoft-с лицензтэйгээр бол ажиллах байгаа.
За энэ activate гэсэн хэсэг дээр даасны дараа за 25 тэмдэгт бүхий тоог оруулсан байгаа. За энэ дээр бол харагдаж байгаа энэ product key гэсэн кийнуудыг бол бүгдийн эхнээс нь дуустал нь за зөв хийх хэрэгтэй байгаа. За activation-ийнхэнд бол за энэ маань бол бас интернет шаардлагатай. За интернетээр хэрвээ Wi-Fi орчин байвал за Wi-Fi холбогдсон. За хэрвээ Wi-Fi орчин байхгүй бол за өөрийн дотоод сүлжээний кабелаар бол холбогдох боломжтой байгаа. За энэ дээр Wi-Fi хийсний дараа за Wi-Fi холбогдсны дараа бол за энэ маань бол activation хийх хэрэгтэй байгаа. За Wi-Fi-тай интернет холбогдсны дараа за энэ онцгой кинодыг хийж дуусны дараа за install гэсэн товчийн дарсны дараа бол за ийм гарч ирнэ. Дээр нь yes гэж дараад за одоо бол энийг activate хийж дуустал нь хүлээнэ. За энэ дээр no thanks гэж гарч ирээд за no thanks гэсний check гэсэн дараа accept гэсэн кнопын дараад за энэ бол бицхан за танилцуулга явж байгаа. За энийг та сонирхож байвал үзэж болно. Үгүй бол энийг бол хааж болно. За ингэсний дараа бол энэ дээр Office маань бол за одоо 100% бол тусны дараа энэ доор бас мөн за Office ахин install хийх байгаа. За энэ нь бол доор нь хувь нь харагдаж байна. За 28% бол байна. За энийг бол 100% хүлээх хэрэгтэй байгаа. За 100% бол дуусны дараа за ингээд за Windows-ийн icon дээр энэ кнопк дээр дарсны дараа за энэ доош гэсэн сум дээр дараад за ажил шиг гүйлэхэд бол энэ Microsoft за Office маань бол програмд харагдаж байна. За хамгийн ихэнд Word-ыг нээгээд за ингээд таны Office бол одоо насан туршдаа ямар нэгэн key нэхгүйгээр за аль биесний Microsoft-ийн лицензтэйгээр бол ямар нэгэн асуудалгүйгээр бол ажиллах болно. За ингэснээрээ за Windows маань бол за бүрэн activate хийж дуусны дараа за одоо ямар нэгэн асуудалгүй компьютер маань ажиллахад бүрэн бэлэн болсон. За дахин нэг сануулхад за энэ маань бол та энийг хадгалах ёстой. За Office чинь бол өөрийнх нь за бол key байгаа. За ямар нэгэн байдлаар та компьютер ахаа шинээр системээ суулгахад дараа нь энэ key маань дахин хэрэглэх болохоор энийг маш сайн хадгалах ёстой. За энэ маань компьютер маань за ямар нэгэн асуудал гараа гэмтэл учрах гэхэд за дараа нь та Lenovo-гийн аль биесний газар очиход бол за энэхүү баталгаа хугацааны бичиг байснараа за таны компьютер ямар нэгэн асуудалгүйгээр бол за сервис үйлчлэгийг бол авах боломжтой. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.